За сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээл 2 эхэлж байна. Эсийн баяр баясгалан. За бидний баяр баясгалан хаана байдаг вэ? Баясал, жаргал. Баяр баясгалан маань бидний илгэнд байдаг байх нэ. Илгэний эсүүд маань баяр баясгалангийн эзэд байдаг бахан. За илэг гониглвал бие өвддөг, бие эргэтэн өвчлөдөг байх нэ. За манай монголчуудын бас хамгийн өвчлөлийн хорт хавдруудын нэг өвчлөлүүдийн номер 1-т бол илэгний өвчлөл байгаа. Илэгний хатвар бол илэгний шарах, илэгний өөхлөлт гэдэг. За эдгээр өвчлөлүүд маань бид нар баясал жаргалгүй, баяр баясгалангүй байгаагаас үүдэж илэг маань бас өвчилж байна. За тэгвэл баяр баясгаланг яаж илгэндээ өгөх вэ? Ер нь бол маш энгийн зүйл шүү дээ. Баяр жаргалтай, баясалтай байх юм бол илэг маань өвдөхгүй гэсэн үг. За уйтгар гуниг бол илгийг бол өвчлүүлдэг. Уйтгар гунигтай хүний илэг бол өвддөг байгаа. За сүлд хэмэр доройтдог. За тэгээд илэг инээж баярлаж байвал эрүүл сарвал амьдардаг байх нь. Илэг баясгалантай байвал аз од гийдэг байх нэ. Хүний биеийн ямар нэгэн эргэтэн за тэгээд бидний нийтлэг хилэгддэг 7 хүрд маань ямар нэгэн байдлаар сэвтэх, гэмтэх үед сүрэг эрчмийн холбоос үүсгэхэд амархан болчихдог. Тийм учраас бид нар зөв эргэлттэй, эрүүл байх шаардлагатай байдаг шүү. За илэгний эсүүдийг уйтгар гонигийг арилгах хэрэгтэй. Арилгахын тулд баясгал нь гониглохын эсрэг эрчмийг өгөх хэрэгтэй гэсэн үг. Илгийг хүчтэл инээлээ гэж хэлдэг те. Илэг дэвтэх, илэг баясах гэд. Илэг нэгт гэд. Ер нь сэтгэлийн илэрхийллүүд маань илэг хэмээх үгтэй хамт явж идэг. За тэгвэл илэгнийхэн тэр уйтгар гонигийг эсрэг төлөвт нь оруулахын тулд баясгал нь баяр баясгалан мэдэртэл нь баясгалан гэдэг үгээр засаж болно. Маш сайхан инээж, байнгын инээж, инээмсэглэж чин зүрхнээсээ баяр баясгалыг өөрөөсөө гаргах хэрэгтэй. Тэгжиж таны илэг эмчлэгдэх нэ. За тэгээ хошин шог үзэж болж байна. За тэгтээ хитрхийн нүг сэтгэхийн мухардалд оруулахар зүйлийг биш, аль болох гэрэлтэй, гэгээтэй зүйлээ үлэх зүгээр. За баясгалан гэдэг үгийг илгэн дээрээ тавиад илгэн дээрээ гараан тавиад илгэн дээрээ анхаарлаа хандуулж агаад баясгалан гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлээд үзээрэй. Илгээн барьж агаад илгээн тэмтэрч мэдэрч байгаад за бид нар асар хүрдний хаалт буруу эргэлттэй байгаа учраас мэдрэмжүүд манаас их холдчихсан байж байгаа. Илгээ мэдрийг их төдийд бидний илэг мэдрэгдэж байх ёстой. Бид нар чинь энэ биенийхээ эзэн шүү дээ. Командыг өгөхөд бидний командаар үйлдэх ёстой тийм ээ. Тэгвэл илэг гэдэг эргэтэн дээр анхаарч байгаад баясгалан гэдэг үгийг хэлээ. За нэг сайхан 5 удаа хэлчихье тийм ээ. Илгэн дээр анхаарлаа хандуулж агаад баясгалан. За та нар маань давтаж бас сайн хэлээрэй. Илгэндээ анхаарлаа хандуулж агаад баясгалан гэд. За тэгээд уйтгар гуйныг нь арилсан тохиолдолд танаас угаасаа баяр баясгалан төрнө. За илгэний эсүүд маань бидний хөрс шороогоор тэтгэгддэг. За хүний биеийн витаминыг нөөцлөдөг газар маань илэг байж идэг. Бид нар илэгнээсээ витаминуудаа авч идэг. Тэгвэл хөрс шороонд асар их витамин үржилж юм байдаг шүү дээ. Бид нар хөрсөн дээр ургамал хөрс ногоо шинтэй хөрсөн дээр ногоо үр тариа тэр шимээр нь дамжуулж авдаг. Үүнтэй адилхан бидний махан бие, их дэлхийн биетэй яг ижилхэн зохион байгуулалттай тасгалан бижиддэг юм байна.
За тэгвэл одоо дэлхий дээр бид нар хөрс шороогоо асар их гимтээж байна. Хөрс шороогоо шин тижэл өвчин шимгүй болтол дахин тариалтыг бол явуулж байна. Хөрсийг ухаж байна. Бид нар хар шороо гаргадаггүй гэдэг нэг эртний бас нэг уламжлагдсан үг байдаг шүү дээ. Тэр үгийг хүртэл мартатлаа их дэлхийг сүйтгэж байгаа. Их дэлхийн хөрс шороог сүйтгэхэд бидний илгэнд нөлөөлж идэг. Илэг өвдөд байна гэдэг нь бид нар байгаль ихтэйгээ хүн холбоотой, салшгүй холбоотой учраас өвдөхөөс аргагүй нөхцөлд орж байгаа гэсэн үг ээ. За мөн дээрэс нь бид нар хар эрчмүүдийг асар их сэрээж байгаа. За нүүрс ухах. Нүүрс бол одоо хар эрчмийн орон зай. Бидний сэтгэл санаа одоо энэ эрэнд ялангуяа энэ зуунд өндөр энергийн давтамжтай байхгүй болвол жохон сул энергитэй болоход хар эрчим хаа сайгүй байгаа. Яа тэгэхээр бид нар нүүрсээ ухаад хар алт хэмээгддэг тэр байгалийн байх ёстой тэр хар эрчмийг одоо амьуудыг тээдэг хар эрчмийг бид нар ил газрын хөрсөн дээр гаргаад ирчихсэн. Тийм учраас хаа сайгүй хар эрчмүүд байгаа. Бид нар жоохон сэтгэлээр юм доошоо болоход тэр хар эрчимтэй сүлэлтэд бидний өвчлүүд маань улам сэдрэх, улам өвдөх, улам гундах тэр нөхцөлийг бид нар өөрсдөө үүсгэж гисэн. Тэгэхээр элэг өвдөхөөс өөр аргагүй нөхцөлд үүсчихсэн байгаа. За бид нар мэдээж хэрэг өөртөө сэдрээж байгаа. Бидний одоо буруу амьдралын хэм маяг, сэтгэлийн хатгүй одоо гомдомтой, тунинтай тэдгээр байдлууд маань бас сэдрээж байгаа аль талаасаа. За байгаль талаасаа бол бид нар байгалийн салшгүй нэг тусгал учраас бид нар хөрс шороогоо хайрлах учиртай. За элэг маань. За элэг нэгт гэж ярьдаг тийм ээ, элэг нэгт. Энийг хамаатан садан гэдгээрээ хэлж болно. За тэгвэл бид нарын элэг юунаас тэтгэгддэг вэ гэвэл хөрс шорооноос, мөн дээрээс нь төрсөн нутгийн төрсөн нутаг эх орноос тэтгэгддэг юм байна. Бид нар элэг битэрнэ гэж ярьдаг шүү дээ. Аав ээжээсээ холдох, төрсөн нутгаас холдох, хайртай хүмүүсээсээ хол байхад бидний элэг битгэрдэг, өвддөг. Тэгвэл төрсөн нутагтаа очих, төрсөн нутгийнхаа уул усыг сахих, манах, хамгаалах эдгээр зүйлүүдэн бид нар нэг талаасаа илгээ хамгаалж байгаа хэрэг. Нөгөө талаас эх орон тань дуудаж байгаа хэрэг. Бидний уул ус, төрсөн нутгийн уул ус, гол горих, булаг шанд бид нар яваад өчгсөн учраас хамааралгүй гэж боддог. Гэхдээ үгүй. Биднээс үргэлжид хамааралтай байж идэг. Бид нар нүдэнд үзэгдэх зүйлийг л хоорондоо холбоотой гэж бодох боловч квант физикээр бодсон ч тэр бүгд хоорондоо уялдаа холбоотой. Квант физикээр бодоод бид нар чинь асар ийм нэгт биш ийм бүх зүйл чи бол би бол чи гэдэг зарчмын дагуу бүгд нэг оршихуй, нэг бүхэл оршихуйд хамаарах байгаа шүү дээ. За тэгвэл өсөж төрсөн нутагтаа ядаж сүү өргөх хэрэгтэй байх нэ. Өсөж төрсөн нутагтаа очих хэрэгтэй байх нэ. Тэгвэл бидний элэг тэтгэгдэж өвдөхгүй байх. За тэгээд таны төрсөн нутгийн хөрс шороо гимтэж усан бохирдож ивэл танд хамаагүй гэж бодож байна. Харин одоо гадаадд байсан ч тэр өөр газар явсан ч тэр хамаагүй гэж бодож байна. Тэгтэл үгүй юм байна л да. Бид нар асар их хамааралтай оршдог юм байна. За тэгээд төрсөн нутгийн дуу дуулаарэ. За мөн бидний одоо элэг гэдэг эрхтэн маань ихэн хөвлөд байхад хамгийн ихэнд одоо үүсэж бий болдог. Элэг зүрх хоёр маань бусад эрхтнүүдийн ургуулж, төлжүүлж, шин тижээлээ өгдөг учраас за элэг гэдэг эрхтэн маань байгаль эхийн хөрс шороотой холбогдлоо мөн юутай холбогдох вэ? Байгаль их уул ус, мод, ургамал амьтад эдгээр бүгдийн их нь удган мод байж идэг. Удган модоос бусад мод
үндэслэж, ургаж, төлжиж, ус ундргаан урсалж байж идэг. Амьтад шимийн тэжээлийн авдаг. Тэгвэл элэг бол удган модтой хамааралтай. За удган мод бол байгаль их өөрөө юм. Тэгэхээр бид нар удган модоо хайрлах учиртай. Шим мандлын эзэд гэж хэлж болно. Удган модыг хайрлахын хэрээр бид нар илүү баясгалантай, жаргалантай болж идэг байна. Яг тэгэхээр төрлөх тэр үндэс угшил үндсээ хайрлаж байгаа учраас за тэгээд шим мандлын хохирож болохгүй гэсэн бас их засаг хуулийн нэг зүйл заалтууд бол байгаа. За энэ дээр бид нар их нийтлэг ярьдаг шүү дээ. Лусын хорлол гэж ярьдаг. Уул ус руу болохгүй газар бие засаад лусын хорлол хүртлээч гэдэг юм уу, ийм аман байдлаар их яриануд гардаг тийм ээ. Үүнтэй адилхан хөрс шороо удган модыг санамсаргүй байсан ч гэсэн буцаагаад хариу нэхэлтэй ийм үйл болчихдог. За тэгэхээр асар их амийг түгээж байгаа, бүтээж байгаа, тэтгэж байгаа удган модыг бол бид нар яавч тайрч болохгүй, яавч үл хүндлэл үзүүлж болохгүй болж байгаамаа. Бид нарын элэгтэй хамааралтай элгийг манд тэтгэгч, хөрс шороог тэтгэгч маш нарийн хүн холбоотой байгаа юм шүү. За хэрвээ 100 ч вэ, өвөлч вэ удган мод таарвал за эсвэл бол та бүхэн маань бодлын хүчээр удган модод сөгдөд үзээрэй. Удган модыг та хайрлаад үзээрэй. Ямар их элбэрэл, инэрэл, хайр танд төрж байг нэг ажиглаад үзээрэй. За тэгээд удган модтон сөгдөн мөргөх хэрэгтэй. Энэ тийм бас фантаз зүйл бол биш. Энэ байгалийн хуулиараа хамгийн анхдаж үтгэгчтэн талархлан илэрхийлж байгаа хэрэгээ. За бидний элэгний эсийн мөн баяр баясгаланг олдог зүйл маань бол бидний ижи байж идэг. За бид нар ихийнхээ урагт байхдаа шим тижээлэн эхээсээ хүгээр мэдээж авдаг. За ээждээ талархаж, ээжигээ шүтэж, дээдэлж, ихтэй мөргөж байхад та өндөр удган ижид байгаль ихийн олон ээжүүдтэй холбогдож чаддаг. Та хэрвээ ээжтэйгээ харилцаа муутай, ээжигээ шүтдэггүй, ээжигээ хайрлахгүй бол та байгаль ихийн тэр тэдгээр удган ижидтэй холбоосыг үүсгэж чадахгүй. Таны элэг хэрвээ өвдөж ивэл ижигийн хайрлаад үзээрэй. Хайрлаад үзээрэй биш, хайрлаарай. За эхэн дэдлэх учиртай. За тэгээд элэгний эсийн хичээл ингээд дүүрч байна. Тэгээд дүгнэлт хэлэх юм бол элгээ мэдэрч байгаад элэгнийхээ уйтар гүнгийг арилтал баясгалан гэдэг үгийг хэлээрэй. За мөн дээрэс нь удган моддыг хайрлаарай. Удган моддод сөгдөөрэй. Хөрс шороогоо хайрлаарай. Төрсөн нутагтаа очоорой. За ядаж зүү өргөөрэй араас нь. За тэгээд ихийгэн хайрлаарай, дээдлээрэй гэж хэлье. Тэгээд энэхүү хоёр дахь хичээл өндөрлөж байна. Дараагийн хичээлээр уулзъя.